Сайн байцгаана уу интернет технологийн орхотнуудаа Tech Forum подкастын TechWeek арга хэмжээн дээрээс бэлтгэж байгаа тусгай подкастын дугааруудын эхний дугаар та бүхэнд хүрж байна. Бид TechWeek-ийн хүрээнд хийгдэж байгаа сонирхолтой ажлууд болон энд байгаа салбарын мэргэжилтнүүдтэй технологийн талаар ярилцаж дугааруудаа бэлтгэж та бүхэнд хүргэх болно. Манай хамгийн анхны зочноор Tesla Investment компани гүйцэтгэх захирал Эрдэнэ ах оролцож байна. Өдрийн мэндийг хүргэе танд. За өдрийн мэнд. Маш завгүй өдрүүд өнгөрч байна те. Одоо бараг 5 дахь өдөр дээрээ явж байна. Өнгөрсөн 5 дахаас энэ 7 хоногийн 5 дахь гэх нь нийтдээ 8 хоногийн туршид ер нь бол технологиор хаасаагүй амьсгалж байна. Тэгээд тантай яг ярилцахыг хүсэж байгаа зүйл болохоор Tesla компани ер нь ирээдүйн чиг хандлага ямар хөө байх юм бэ гэдэг талаар ярилцъя гэж бодож байгаа. Мөн Tesla компани зүгээс өөрсдөө супер аппликейшн бүтээж байгаа гэдгийг албан ёсоор нээлттэй зарлчихсан байна. Тэгэхээр яагаад супер аппликейшн гэж те? Ер нь яагаад заавал технологи гэдэг талаар ярилцъя гэж бодсон. Тэгэхээр хамгийн анхны эхний асуулт болохоор супер аппликейшны өрсөлдөө ер нь дэлхийн нийтэд янз л байна л да тий. Бүгд төлбөрийн системийг эхлээд оруулж ирлээ. Тэгээ одоо бүх зүйлийг нэг аппликейшн дээр шийдэх гэж оролдож байна. Тэгэхээр та эдийн зүгээс супер аппликейшнийг ер нь яг юу гэж харж байгаа? За энэ яг супер аппликейшн гэдэг байгаа зүйлээ бас нэг тодорхой ингээ харахаар чинь дэлхийн улсууд чинь биднээс бас технологийн хувьд бол арай урд явж байгаа. Тэр улсуудын хувьд аппликейшн систем платформуд нэлээд урд хөгжөөд одоо ингээд тусдаа юмнууд их явж исэн. Гэхдээ эргээгээд нэг юм аппликейшн руу төвлөрөөд байгаа бас нэг мөрсөлдөөнүүд буюу нэг зөвхөн аппликейшн гэж хэлэхээр их өрөөсгөл нэг экосистем рүү цугларж байгаа шалтгаан нь өөрөө энд цаана зардлын давуу талыг авчирч байгаа. Одоо энэ олон газар жижиг аппликейшнүүд хийгдэж тэнд зардлыг олон талд одоо маркетингийн зардал, систем хөгжүүлэлтийн зардууд бүх зардлуудыг тус нь хийжсэний оронд нэг дор байх нь илүү давуу талтай, илүү хүчтэй хэрнээ кросс селлинг боломжуудыг нэмдэг. Нэгэн дотроо өөрсдийнхөө үйлчлэг. Одоо ингээд дээр үеэр ярих юм бол одоо зах гэдэг зүйл байдаг бол тэнд бүх юм наймаалцж оролцож болдог гэдэг шиг ийм маркетууд нь өөрөө ингээд нэг газар руу ороод тэрэн дотроо бүх зүйлээ кросслж чаддаг болсноор илүү efficient өрсөлдөөн рүү ороод ирсэн учраас дэлхийд бол одоо улсуудад нэлээд хэдэн тийм тодрууд үлдсэн супер аппууд үүсэж байна л да. Одоо бидний сая хамтралаа эхлүүлдэг Grab бол одоо Zoom даацад бол нэлээд хүчтэй байна. Одоо хятадд бол бид нар мэднэ WeChat, Alipay, Meituan гэх нэг 2-3 экосистем рүү ерөнхийдөө бүгдээрээ яваад ордог. Одоо Оросд Яндекс, Солонгос Какаовч гэдэг юм. Ингээд нөгөө улс болгоны ингээд харахаар ямар ч үсэн нэг экосистем рүү төвлөрж байгаа. Энэ өөрөө бас нэг талаасаа өрсөлдөөнлийнх нь одоо онцлог нь тэр. Ер нь юм чи өөрөө явж ингээд бас нэг хідэн тал болж өрсөлддөг. Тэрнтэй ижилхэн яг одоо өрсөлдөөнийхөө зарчмаар нэгтгэх нь зөв юм байна гэдгийг ихэнх улсууд өөрсдөө баталцсан явж байгаа учраас бидний зүгээс заавал бидний хувьд ч гэсэн ингээд технологид энэ тэнд хөрөнгө оруулалтуудыг бол нэлээд хийгээд сүүлийн 6-7 жил явж байна. Тэрийгээ ер нь одоо ингээд нэгтгээд ер нь энэ дээр ажиллая гэсэн тийм чиг хариуцлага яриад явж байгаа. Та Grab-ын талаар дурдлаа. Тэгэхээр би энийг ингэж хармаар санагдсан байхгүй. Одоо жишээ нь Grab-ыг оруулж ирлээ гэх хүмүүс янз янзээр хүлээж авч явах шиг сошиал орчин дээр. Тэгэхээр миний зүгээр харж байгаа өнцөг болохоор хинд хамгийн сайн газрын зураг байна. Тэр хамгийн хүчтэй гэдэг нэг ойлголт байдаг шүү дээ. Би энийг технологи хөгжснөөр нэг тэгж амар сүртэй хүлээж авах тийм чухал зүйл биш болцсон болов уу гэж боддог байсан байхгүй. Тэгээд хүмүүсийн сошиал дээр оруулж байгаа постуудыг ингээ анзаараадсэн чинь газрын зураг өндөр наривчлалтай ялангуяа газрын зураг одоо хүртэл хамгийн хүчтэй мэдлэгүүдийн нэг мөн байгаа юм байна гэж анзаарсан гэх юм уу. Тэгэхээр Grab-ийн системийг оруулж ирнэ гэдэг маань ер нь яг яана гэсэн үг юм. Одоо зарим нэг шууд асуухад монголчууд бид нар өөрсдөө газрын зураг бүтээж байгаа штэ гэдэг нэг постууд бас байх шиг байна тий. Тэгэхээр яг яана гэсэн үг юм. Та тэрийг нэг тодорхойлоо. Бас яг энэ дээр нөгөө нэг супер ап гэж бид нар яриад ингэж байгаа. Яг түрүүний хэлдгээр газрын зураг гэдэг нь өөрөө нөгөө нэг инфраструктур буюу дид бүтцэн байгаад байгаа юм. Бид нар хүргэлтийг оруулна гэж байна. Одоо хоол хүнс тий буцаагаад бараа бүтээгдэхүүн яагаад бас энэ хүргэлтийг ч гэсэн бид нар яриад байгаа юм. Энэ ч өөрөө юу юм гэхээр хүний худалдаа авах дадал өөрчлөгдөж байгаа. Энийг яаж ингэж илэрхийлж болох юм гэхээр зүгээр ингэж худалдааных нь өөрийнх нь зах зээлийн шилжилтийг харахад анх юм чи өөрөө юм зах шиг байгаа л бүгдийн тэндээс базар дээр цуглараад 100 км тууч худалдаа үйлчилгээ хийж бараа тавар авдаг ус. Дараа нь одоо ингээл Walmart энтер гарч ирэл нэг юм километр нь ойртоод
тэгснээ буцаагаад тэр нь өөрөө юм хүнд тавтаа тухта амар хэлбэр болох руу өрсөлдөө яваад энэний цаана дахиад нэг юм байдаг нь амар хэлбэр нь нэг тал нөгөө талдаа зардал буух хэвээр. Энэ хоёр өрсөлдөөний ингээд олонлогоор одоо дэлхийн худалдаа хэрэглэгчийн хүсэл хоёр ингээд биелэмж нь ингээд давтамж нь явсаар байсан. Сүүлийн үед дэлхийд бүхэл улсад одоо бид нар интернетээр харахад тодорхой болцоо одоо Amazon юу гэдэг энэ Alipay энэ бүхэл газар онлайн худалдаа гэдэг зүйл нь дэлхийн худалдааны хамгийн хүчтэй хэсэг болоо хувирсан. Тэнгүүд явж одоо нэг талаасаа ингээд би өөрөө тэгж боддог юм л да. Энэ хүн ер нь одоо орчин үед ирээдүйд худалдаа авалт хий, бараа бүтээгдэхүүн авъя, үйлчлэг авъя гэхэд энэ 3 зам байгаад. Нэг нь бол хүн очиж байршдаг, очиж тэнд нөгөө бараг амьд байгаагаа мэдэрч нэг газар орж одоо ингээд худалдаа авалт хийж найз нөхдөдөө уулздаг нэг юм зорж очдог газрын нэг юм хэрэгцээ байгаа. Нөгөө нэг нь болохоор хүнд хамгийн ойрхон. Одоо манай энэ convenience store-ууд байна. Бидний бас хийгээд байгаа AI store гэдэг байгаа нь бас л тэрний нэг хэлбэр буюу хамгийн богино зам. Би одоо коло умаар байвал одоо л умаар шүү дээ тийм ээ. Тэ одоо яг үүдэнд байгаа ингээ хараа зогсож чинь тэгэхээр чи нөгөө одоо л умаар шүү дээ. Тэрнээс биш би зах явж тэрийг авах гэдэг чи өөрөө ингээд өрсөлдөөнд худлаа болчихж байгаа. Тэгэхээр бид хэд хамгийн их ойрхон хэрнээ хамгийн зардал багтаа очих нь өөрөө device суурьтай нэг юм шийдэлжилт. 3 дахь том худалдааны хэсэг нь юу юм гэхээр онлайн худалдаа 0 м буюу тэр хүний хамгийн конвенient байдал руу шилжиж байгаа. Одоо явц дундаа хүмүүс урал будаа ойр зур хүнсний хэрэглээгээ ч гэсэн нэг их нэг юм дийлгүүрээс бүгдийг базаа цуглуулад нэг юм багцлаад яваад ах нь байхгүй бах. Тэрийг одоо авч явах цаг хугацаа, барьж явах төв хөшлөө бодсон ч гэсэн хүн илүү конвенентийг хүсэж байгаа, илүү амрыг хүсэж байгаа үед бол бид нар 7 хоногт нь ч юм уу сард нь ч юм уу ямар нэгэн байдлаар багцуудын үүсгэл тэр айлд нь хэрэгцээ зүйлүүдийн бүх зэрэг хүргээд өгчдөг. Хэрвээ гэрээсээ гарахаар бол илүү нэг том юм олон юм чирцэн явах биш. Очоод нэг ханг аут хийх маягтай тийм ингээд нэг юм орж гараад нэг юм хөнгөн маягаар шопинг хийх хэрэгцээ ирээдүйд үүсэх учраас эргээгээл яг энэ худалдаа бизнес гэдэг юм чинь хүний хэрэглээн дээр л энэ бизнес оршин тогтнож байгаа. Тэгэхээр энэ өөрөө энэ дэд үтс рүү шилжчихсэн. Тэгмүүд зүгээр энгийн хүргэлт гэсэн одоо нэг юм асуудлууд гарч ирнэ. Ухаалаг хүргэж чадсанаар би одоо 100 B2B хүргэлтийг яриа л да. Би одоо 100 хүргэлтийн машинаар одоо ингээд юм хүргээл ингээд тэр чинь баг 100 хүн дээр нэмээд дахиад 100 хүн удирдлагын шатны ажилтан байж байгаа шүү дээ. Одоо ингээд баг нөгөө хэдэг хаана аваач хүргэж өгөх шийдэ байж байгаа. Тэгэхэд одоо энэ AI-гийн хөгжил болон map 2 нь байж өгч чадах юм бол бид нар тэнд баг ухаалгаар нэг 5 10 хүн ажиллаад өрсөлдөөнд орж ирэх болонгууд бусад өрсөлдөгч нараас давуу байрлалыг энэ технологи эзэмшиж байгаа талууд нь авч эхэлнэ. Энийг тэгэхээр заавал бүгд тэр их хийх албатай биш. Тэр нь тэгтээ уялдуулсан менежментийн систем рүү шилжих ёстой. Нэг ийм цаг үеил ирчээд байна л да. Тийм учраас одоо бид нар энэ супер ап дээр ингээд мапыг яагаад ингээд онцлоод төрүүлж эхлэх байгаа юм гэхээр бусад инфраструктурыг апууд бид нар янз бүрээр хийсэн. Гэхдээ бүх зүйл одоо харахаар чинь ухаалаг байх хэрэгтэй болсон. Тэр нь өөрөө ухаалгаар хүргэдэг, ухаалгаар авдаг, хүмүүстэй тавтахтай байх хэрэгтэй болонгууд энэний бүх суурь нь өөрөө map байсан учраас бид нар энэ хамтын ажиллагааг map-аас нь эхлүүлсэн. Ер нь зүгээр энэ хамтын ажиллагаа зөвхөн нэг map харихад зарлагдахгүй. Өргөжлүүлээд бид бүхэн тэдний олон зуун сая хүн дээр туршсан системийн давуу сул талуудын R&D-г мөн ирээдүйд орж ирэх автомат машин болон одоо нөгөө дрон хүргэлтчүүд юм энэ бүх зүйлүүд дээр нь бид нар хамтын ажиллагаануудаа ингээд чадандаа хийгээ явчихна. Тэгэхээр ер нь дэлхийн технологийн хөгжлөөс хоцрохгүйгээр зах зээлдээ нэвтрүүлээ. Энэ тэгэхээр нь локал ажлаа өөрсдөө хий гэдэг нэг ийм л юм барай явж байгаа гэсэн үг юм. Би хамгийн сүүлийн ICT Expo дээр баха Teso Group-ийн хамгийн анхны вендинг машинуудыг тэнд танилцуулж агсан. Тэгээд тэндээс за Teso Group өөрсдийнхөө хүнсний салбарын машинуудыг ингээд оруулж ирж байгаа юм байна гэдгийг тэндээс анхаарчаад тэгээд одоо манай офс дээр хүртэл байгаа л да бид нар ч гэсэн өдөр тутамдаа ашиглаж байгаа. Тэгээд тэрний дараачаар энэ тэнд байршаад эхэлсэн дараа нь захиа аппликейшн гарч ирсэн тий. Тэгээ ингээ аппликейшнууд ингээ гарч ирсэн. Одоо болохоор ингээ супер аппликейшн хийж гин за бүр unicorn компани дэд бүтцийг оруулж ирж гин. Тэгэхээр нэг юм асуулт ургаж гарч ирж гин л да. Teso ч хүнсний компани үстэй технологийн компани биш үстэй. Би бас энэ асуултанд бас сүүлд бас нэг хариулах гэж үзсэн. Өөрөө юу юм гэхээр эргээгээд бид нар чинь бас нэг газрын үйлдвэрлэж байгаа. Бид нар үйлдвэрсэн бараагаа буцаагаад хэрэглэгч рүү хүргэнэ гэдэг нь өөрөө энэ бүхлөт нэг урсгал байгаа байхгүй нэг юм экосистем. Тэрнээс биш зөвхөн хүнс хийн гэхээр зөвхөн тэрний хүнсээ хийдэг биш. Энд чинь экосистемээрээ оролцох ёстой. Зүгээр ингээд сорчлоод ганцаар нь ороод ах нь бол бас тийм
учир утгатай. За тэгэнгүүт бид нар хэрэглэгч рүү хүртэл экосистем дээр оролцъё гингүүт л одоо саяны бүх асуудлууд чи ихнээс ургаж гарч ирж байгаа юм л да. Бидний хувьд бол технологиг одоо эзэмших, дэмжигч байхыг л хүсэж байгаа. Хэрвээ энэ зүйлүүд дээр хоцрол бидний ирээдүйн асуудал. Би тэрнээс биш зүгээр нэг хүнсний компани байж байгаад нэг тек рүү ороод эсвэл нэг хөрөнгө оруулалт мөнгө гаргаад ингээд байгаадаа биш. Ер нь технологиг ойлгохгүйгээр ирээдүйн бизнесийн өрсөлдөөнд тэснэ гэдэг асуудал байхгүй буюу бид нар баг survival хийгээд байгаа нэг тал болчихж байгаа гэсэн үг. Энэ бол зүгээр нэг амьд гарахын тэмцээн шүү дээ. Тэрнээс биш тийм их сайхан урд манлайлахын юунаас баг илүү амьд гарахын тэмцэл байгаа. Тэгэхээр бид нар ер нь технологиг таны бодлоор хэр сайн ойлгож, хэр сайн эзэмшиж чадчихэв. Өмнөх одоо аж үйлдвэрийн хувьсгал гэдэг ч юм уу, эсвэл .com-ын бүүм гэдэг ч юм уу, тэдний хугацаануудыг харахаар за мэдээж аж үйлдвэрийн хувьсгал бол хизээ бараг 100 200 жилийн дараа манад орж ирсэн баг. .com-ын хувьсгал болохоор одоо бараг 10 жилийн дараачаар бид нар яг интернетийн дэд бүтцээ ажиллуулж эхэлсэн байх гэдэг ч юм уу. Харин одоо энэ сүүлийн үеийн блокчейн, хиймэл оюуныг яг интернетийн тусламжтайгаар бид нар өдөр тутамдаа мэдээллийг авч чадчихна. Гэхдээ бид нар яг зэрэгцэж эзэмшиж чадчихна уу? Та энэ дээр юу гэж бодож байна? Ер нь тодорхой зэрэгцэж зэмжимшихгүй бол тэгэл дампуур тэр ер нь юусоо ганц тодорхой юм тэр л байгаа. Гэхдээ яг шилжилтийн хувьд бол яг түрүүний чиний хэлдгээр хурдтай тэнцэнэ болсон зүйл манайх руу орж ирэхдээ жоо удаад байдаг тал их байгаа явж исэн. Гэхдээ тэнд байгаа эрчим хурдсаж байгаагаар манай орж иж байгаа эрчим ч гэсэн бас дагаад хурдсаж байгаа. Дээр нь бас ингээд харахаар бид нар чи өөрөө сүүлийн хэдэн жилэл энэ технологиг ярьж байна. Дээрээс нь гэхдээ нэг зүйл ажиглавал хамгийн хурдан дижитал буюу одоо бэлэн мөнгнөөс татгалцсан ус баг Монгол улс шүү дээ. Ер нь бол тэгээ энэ бас нэг цэг байгаа байхгүй. Зөв цэгийг нь олон харчвал манай хэрэглэгч бизнесийнхэн маш хурдтайгаар шилжиж чаддаг буюу бас нэг юм нүүдэлчин тийм нэг юм тэмцэх чадвартай энэ генд нь хурдан шилжилт өөрчлөлтийг мэдэрдэг буюу дэлхийд яагаад бас зарим улсууд энд удаад байгаа юм гэхээр өөрчлөлтийг хүлээн зөвшөөрөхгүйгээсээ болол тэр бизнесийн шилжилтүүд нүүдж байгаа. Монголд бол байглаасаа тэр өөрчлөлтийг мэдэрдэг, тэрийг хурдан соргог байж чаддаг хэрэглэгч зах зээл байгаа учраас зөв түлхэгчүүл манай хурдтай шилжинэ. Тэрнээс биш бол яг ийм дэд үтсээр нараад хөрөнгө оруулалт бүх одоо нэг багц хууль мөл бүх юмар нараа бол жоох удаж байгаа тал байгаа. Гэхдээ энэ дээр зөв манлайлал үүсгэж чадвал хурдтай шилжинэ гэж би боддتي. Миний нэг сонирхож байгаа асуудал болохоор за Tesla болон танаа багийнхан одоо бид хэдийн айгүй олон жилийн туршид ярьж эхэлсэн уул уурхаан бидний баялагын нөөцд уусвал яах вэ гэдэг асуулт тий. Энэ дээр бидний нэг ярьж байгаа том бооцоо болохоор мэдээж технологи байгаад байгаа. Бид нар технологиор экспорт хийх боломжтой. Хамгийн ойрын жишээ гэхэд санхүүгийн финтекийн компаниуд бол аль хэдийн энийг бол амжилттай хийж эхэлж байна. Тэгэхээр энэ дээр танаа багийнхан болон та бооцоо тавьж байгаа юм. Мэдээж бас харж байгаа. Тэр энэ яг энийг би зүгээр нэг товчхон бас одоо компанийга түүхтэйгээ бас холбоод ирнийг ярьчих гэж бодод. Энэ манай компани эхлэл өөрөө машинери буюу ер нь аягны машиныг анх ингэж фаундер маань аягны машиныг бүр сумын төвд хийгээд тэрийг хийснийгээ хотод авчираад хотод ийм тухайн үед 90 онд одоо нэг ийм юу бахтай одоо нэг ийм тоног төхөөрөмж аж үйлдвэрлэл багтаа эсвэл Оросын ганц нэг том юм байдгаас биш тийм мобилити жижиг тийм тоног төхөөрөмжийн юм гэж байгаагүй. Яг тэгэнгүүт тэрэн дээр манай эхний бизнес босч ирсэн. Сумын төвд юм хайлуулад машинери хийгээд хотод авчир зарсан тийм төвхөр босч ирсэн. Тийм учраас эхний фаундерын одоо одон гэдэг хүний хардаг зүйл бол инновац шинжлэлийг л тэр хүн хардаг. Ишбос буюу хамгийн их одоо дээр үехээр нөө шинэ бүтээл оновчтой саналыг их эзэмшдэг байсан хүн. Ерөөсөө тэрэн лүү харж амьдралын зорилго нь ч гэсэн тийм байж ирсэн учраас дараачийн фаундерууд одоо удирдлагууд бол яг л тэр харуулцыг барьсан. Ерөөсөө өдөр болгон шинжлэх ёстой, өдөр болгон инновацийг сэтгэл дотроо. Тэр чинь зүгээр нэг цаасан дээр үүдэг юм биш байхгүй. Энэ бол хүний майнд сэтгэхүй багийн соёл цуух ёстой. Энийг бол ер нь анханаас нь фаундераас нь орж ирсэн юм тийм байснаас биш бид нар анханасаа зөвхөн шууд нэг хүнсний компани гэдэг биш. Философи нь өөрөө инновац гэдгийг л барьдаг байсан учраас бид нэр шилжилтийг одоо дараачийн компани дээр хийж чадсан. Зөвхөн бид нар бол хүнсний үйлдвэрээ гэхээс илүү хүнс барилга руу орлоо ч гэсэн бизнес хөгжил бас шинэ инновац, шинэ зүйлүүдийг бид нэр хамтарч гадна дотны
байгууллагуудтай хамтраад дэлхийн том л байгууллагуудтай хамтарч зураг гүйцэтгэл бүх шатандаа явуулдаг. Яг тэрнтэйгээ ижилхэн бид нар өнөөс ирээдүйн худалдаа, технологийн шилжилтэн дээр бас инновацийг барьж хамгийн зөв шинэлэг зүйлийг сонгоё гэдэг ийм хар утсыг бариад орж байгаа. Тэрнээс биш гівгэнд шууд огцом ийм шилжилт одоо компаниараа хийгээд байгаа биш. Компани аль хэдийн эдис хар утас бүх зүйлд нь тэр инновац. Одоо манай энэ дотор бүтцийг харсан ч гэсэн инвестмент гэдэг нь өөр анх тузын хажуудлын скаутын баг шиг инновац хөрөнгө оруулалтын газар гэдэг буюу ерөөсөө яг шинэ юм юу болж ийн гэдгийг одоо фаундер болон тузынхандаа мэдээлэл солилцдог тийм багаас эхлэлтэй. Энэ соёлыг олон жилээр нь хадгалаад ирсэн дээр компани болгоод энийг ер нь хөрөнгө оруулалт хөгжүүлэлттэй хамт хослуулад явъя гэдэг нэг ийм юмнаас гарч ирсэн юм байгаа гэдэг. Тэгэхээр бид нар бол одоо түрүүний одоо асуултанд гэхэд ер нь технологиг бид нар компани бас нэг том ирээдүй л гэж харж байгаа. Тэгэхээр хоёлаа Tesla-гийн талаар ярьлаа. Tesla-гийн одоо философи нь бол угаасаа анханасаа инновацид суурилсан компани байсан байна. Тэгэхээр таны болон таны community доо экосистемд хийж байгаа зүйлсийн талаар дараагийн хэсэгт ярих гэж бодож байна. Тэгэхээр та өөрөө яагаад энэ технологийн салбарыг технологиг сонирхож орж ирсэн бэ? Хизэнээс энэ эхлэлтэй вэ? Яг би бол өөрөө ер нь анханасаа жоохон бизнес хөгжил талын хүн явсан. Ер нь одоо шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ, барилгын бизнес хөгжилдөө яаж барилгын дээр ихний хэсэгтээ ажилласан. Тэгээд сүүлийн хэдэн жил, 96 жил хавцаа бол илүү технологи руу орж ирж байгаа. Тэгээд орж ирэхдээ анханасаа бол ингээл одоо би шууд технологийн мэрэгчлэлтэй хүн биш учраас ер нь стади сурах маягаар олон газар явж экспо дээр нь зарим төслүүдийг хөрөнгө оруулж турших маягаар ингээд мэдлэгийг хөрөнгөлүүлж яваад ер нь энэ юу хэмдэ одоо нэг ганц л асуултанд дахиад хариулахыг хүссэн байхгүй. Бид нар суугаад манай компанид ковид юу гэдэг. Энэ ирээдүйн бизнесүүд хайж байгаа. Бид нар хаана байрших вэ? Яагаад энэ жишээ гарсан гэхээр дэлхийн том компаниуд дээр бас сонин кейсүүд гарч ирж ирсэн. Sony жишээ нь хэд анх бол зурагтын том компани шүү дээ. Одоо мэдгүй PlayStation ч юм уу те entertainment компани ч юм уу те энэ шилжилтийг corporate innovation хийж чадсан учраас тийссэн. Зарим нэг дэлхийн том компаниуд яасан гэхээр зарим нэг удирдлагууд нь хамгийн бага зардлаар хамгийн их борлуулалт хийж ийн гэл хэдэн жил амар өндөр борлуулалттай өсөж явбал эргээд л 5 жилийн дараа харангуут дампуурсан тохиолдол байдаг. Ягаад гэвэл хөгжил ирээдүйдээ харуулцгүйгээр зөвхөн борлуулалт суурьтай явж исэн учраас энэ эрсдэл рүү орцсон. Одоо бол ерөөсөө яг энэ орж ирж байгаа урсгалыг мэдэрдэг, инновацийг шингээж чадчихж энэ компани тогтвортой урт удаан амьдардаг гэдэг нь бидний философи ч гэсэн тийм байсан. Дэлхийн хандлагч тийм байсан учраас бид бүхэн за ер нь инновац ирээдүй гэл бид нар ч одоо ажлынхаагаараа би одоо тэр үед л эхлүүлээ. За энэ ирээдүй юу вэ гэдэг судалгаа руу явсаар байгаа тэр нь өөрөө технологиор халтраад орж байгаа юм багхгүй ер нь бол. Тэгэхээр сүүлийн асуулт Tech Week гэдэг арга хэмжээ зохион байгуулагдж байна. За мөн Dev Summit гэж болдог тий. За мөн бусад бас янз бүрийн технологийн арга хэмжээнүүд болдог. За мөн ICT Expo 2 жилдээ нэг тутамд зохион байгуулагддаг. Тэгээ яг өмнө нь нэг 5-6 жилийн өмнөх за ковидын өмнөхтэй харьцуулахад манай технологийн community нэлээд идэвхтэй болж байгаа юм шиг харагдаж байна. Гэхдээ манай залуучуудад бас харагдаж байгаа зүйлс нь бид нар зарим тохиолдолд магадгүй хитрхи нөө хайпанд автаа технологийн хайп гэдэг зүйлэнд автаад хитрхи AI-г яриад, хитрхи блокчейн яриад өөрсдийнхөө хөрсөн дээрээ буудаггүй гэдэг шиг нэг тиймэрхүү зүйлсүүд ажиглагддаг. Эсвэл үнэхээр нөгөө нэг Steve Jobs, Bill Gates шиг ингээд том мөрөөдөл дотроо тэгээ тэрнийхээ төлөө явах хэрэгтэй юм уу? Бид нар юу яг аль чиглэлийг барьж явбал хөрсөн дээрээ буугаад явах хэрэгтэй юу? Эсвэл том мөрөөдлийнхээ араас явах хэрэгтэй юу? За энэ дээр би нэг хоёр талаас нь тайлбарлах гэдэг үздэг. Нэг нь болохоор юу гэхээр би өөрөө анх бас энэ технологид жоохон судалж явах үедээ итгэдэггүй байсан юм. Яг гэвэл энэ дэлхийн компаниуд орж ирээд бараг л бүх юмыг эзэлчих юм шиг. Бид нар өдөр тутамдаа юуг одоо фэйсбүүкийг хэрэглээл одоо дахиад ижих юм гараад өрсөлдөж чадахгүй буюу ер нь эднэрт бүгдээрээ эзлэгдэх юм байна гэж би их боддог байсан. Яг амьдрал дээр яваад оронгуудын чинь тухайн ус зах зээл гэдэг бол өөр. Жижиг манайх нэг талаасаа жижиг юм шиг харагдаж байгаа нөгөө талаасаа энд их боломж байдаг нь бид нар localize хийх боломж байдаг. Одоо бид нар дээр явж байгаа одоо нэг iTrip гэдэг одоо нислэгийн платформ одоо тэр дээр одоо бид нар жишээ нэхэд Booking-аг одоо Amadeus-ийн дэлхийн бүх платформыг холбочоод тэн дээр бид нар юу хийж ийм гэхээр Монгол төлбөрөөр, Монгол customer service-ээр, Монгол маркетингаар
хэрэглэгчтэй тав тухтаагаар төлбөрийн хэрэгсэл нь хүн амраар яваад очингууд тэр хүн дэлхийн үйлчлэгийг ижил үнээр авж байгаа хэрнээ энэ талтаа бид нар давуу талтай. Ягаад гэвэл тэнд байгаа дэлхийн өөр улс Монголыг ойлгож хурж ирж манай хэрэглэгч рүү ажил хийхгүй маань. Тэгэхээр тухайн салбар болгон технологи шилжилтүүд орж ирэх үед localize гэдэг юм орж ирнэ. Тэрэн дээр энэ том шилжилтүүд бас мэдрэх ёстой гэдэг нэг ийм зүйл үсээд бид нар бас тодорхой энэ супер ап. Одоо манай дээр байгаа хүнсийг, фреш хүнсийг хэн зүүх юм? Amazon орж ирж манай зүүж өгөхгүй байхгүй юу? Бид нар л өөрсдөө тэрийг зүүн. Ягаад гэвэл технологи одоо тийм нэг талаас англи шиг болж байна. Өмнө нь бол ингээд их тийм хэцүү юм шиг ойлгогддог гэсэн бол одоо өөрөө их энгийн болоод бүх бизнес дэлхий дээр шилжээ тэрнийхээ дэд бүтцээр суурилсан бизнес руу орчиж байгаа учраас ер нь бол технологи дээр бид хэд локал гэдэг зүйлийг бас их барих хэрэгтэй. Тэндээ хэрэгцснийхээ араас бол том төслүүд рүү гадагш явах хэрэгтэй. Тэгээд дээр нь нэмээд нэг ийм одоо юм бас анзаарагдаад байдаг нь тэдний өрсөлдөөн хэцүү байдаг. Одоо ингээд нэг одоо Америкт босч байгаа энтерпренер залуу өглөө босохдоо Google-тэй яаж өрсөлдөхөө гэж босч ирж байгаа шүү дээ. Манад бол өглөө босоод урдах асуудлуудаа яаж шийдэх вэ? Жижиг асуудлууд их өндөртэй байгаа учраас энтерпренеруудын хөрөх төвшин жоох хэцүүлждэг. Яагаад тэгэхээр Монголд өөрөө нэгтлийн нөгөө давуу тал ирнэ, нөгөө талын сул тал нь жижиг зах зээл дээр стартапууд нэг юм гаргалаа. Тэгээд тэрийг хүн хэрэглэлээ тэгээ яах вэ гэдэг асуултууд айгүй сонирн болчих жоох. Дэлхийд бол шууд хүн сэргэлээд дажгүй ангууд том хөрөнгө оруулалтууд орж ирээд шууд өрсөлдөөнд ороод R&D-ийн болон дэлхийн компаниудын хэмжээнд хүртэл шууд хөрөнгө оруулалтуудыг татаж ингэж өрсөлдөж чаддаг учраас хурдан тийм технологийн хэсгийг шилжиждэг. Манай энтерпренер залуучууд бол уг нь бол айгүй тийм супер байдаг. Ягаад гэвэл маш олон талын хариуцтай, хэл устай, технологийн чадвар сайтай, тэгээд гадна дотны мэдээлэл, урсгал ийм маш тийм тэмцэх чадварч өндөртэй. Тэгэхдээ эн чин зах зээл нь өөрөө тэр улсуудыг ингэж дэлхийн хэмжээнд гаргах боломжгүй л гэдгийг л эхний шатнд бид нар ойлгож авсан шүү дээ. 16 7 оноос эхсүүлэл стартап нэг хэсэг яваад буцаагаад түрүүний ээлдгээр жоохон хумигдэл үүсээд тэнд ингээд ямар хумигдэл үүсэж ийн гэхээр нэгэнт зах зээл нь тэгж хүлээж авч чадахгүй бол тэр чинь survive хийх хэрэгтэй болж эхэлнэ. Одоо ингээд зарим тохиолдолд групп компаниуд оролцож ирж байна. Энэ салбарыг бүр илүү дэд үтсээр нь жигдэлж эхэлж байна. Энийний араас дахиж шинэ одоо community-ийн сэргэлт дээрээс нь технологийн залуучуудын энтерпренерүүд буюу одоо энэ дэд үтсээр суурилсан дээр нь Монголоо зөв анализ хийсэн за ингүүл тэгчдэг шүү гэдэг их туршлага дээр үндэслсэн юм зөв хөдөлгөөнүүд одоо үүсгэж байгаа юм болов зөв стартапууд одоо шинээр дахиж ингээд парт болж энэ экосистем руу орж ирэх гэж байгаа болов гэж харагдаад байгаа шүү дээ. Бидэндээ ярилцсанд баярлалаа. За баярлалаа.